Бүгд энэ төргий. За өдрийн мэнд. За тэгээд намайг Travel компаниас Шанхай Автомеханика гэдэг автын салбарын хамгийн том үзэсгэлэнгийн аяллыг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ удаа Автомеханик 25 билүү 26 билүү? 2025 тийм. За тэгээд энэ удаагийнхаа үзэсгэлэнд бол Оюнбаатар ахыгаа бид нар бас манай аяллын группт ороод ингээд хамт яваач гэж өрсөн. Тэгээд ах маань одоо манай аяллын группт нэгдэж жаад баярлалаа. Тэгээд ер нь автомеханикт та өмнө явж ирсэн зөндөө туршлахтай. Ер нь автомеханик гэлтгүү те олон үзэсгэлэнтэй явж ирсэн. Тэгэхээр та бас туршлаас ахвалцаач. Хоёлаа чи пэсэр ихлэ холбогдсон шүү дээ. Тэгээ надад санал болгонгууд нь би бас дотроо харсан л да. Ерөнхийдөө өөрсдөө ингээд явж исэн өмнөх нөгөө Nexus-ийн салбараар бид бас явж исэн байхгүй. Тэгээ та хэдийг санал болгоод ингээд ингүү чин дараа нь бас Япон ч юм уу, Орос ч юм уу, хаа гэдэг тий гой юм юмнууд бид нар бас ийч явуулж байгаа. Тэгэхээр цаашдаа гой хамтрах боломжтой юм байна гэд. Тэгээд дүүгийн саналыг хүлээж аваад. Одоо тэгээ авто сонирхдаг, машин сонирхдаг, техник сонирхдаг хоббитэй залуучуудыг ингээд нэгдэх гээд ингээд чимтэйгээ уулзаж сууж тий. Японы маш олон шоунуудыг, экспонуудыг заалгасахгүй баг 19 он хүртэл бүгдийг баг үзсэн тий. Олон янз янзыг. Тэгээ Оросд бол тэгээ бас гой түүнингийн техникийн тийм шоунууд руу бас нэг 4 5 удаа явж исэн. Тэгээд одоо хамгийн бидний боломжийг ингээд жоохон хялбарчлаад ойртуулад байгаа. Тэгээ сүүлийн үед энэ технологийн дийлдэхээ болоод байгаа улс одоо энэ хятад болчиход байна шүү дээ тий. Тэгээ бид нар сүүлийн үед энэ хятадтай гой том экспо тэгэл янз янзын шоунууд руу ерөнхийдөө ингээд чиглэлээ тийш нь тавьчихад байгаа юм. Нодлон манай Nexus-ийн бөөнөр 20 автомеханик 24 рүү бөөнөр явсан. Тэгээ тэнд очиход бол ер нь манай урд хөршийн технологи хурдац бараг дийлдэхээ болцсон билий. Амар бол. Одоо энэ жил очиход бүр л илүү болсон байна. Яг энэ чиглэлээр энэ авто яг энэ төрөлсөн чиглэлээр юм хийж байгаа залуучууд тэгс маш залуучууд нүд тайлж те шинэ юм харж өөрсөн лугаа гоё технологи татаж Монголдоо өөрчлөх те нутгшуулах юм манда ер нь сэтгэл зориулах хэрэгтэй. Хүн чи яг хийж байгаа юмда хэр их мөнгө зарж хэр их юм хийж чадах нь тэр хэмжээгээр одоо үйлчлүүлэгчээ татах ч те бүх тал дээр нь хийж байгаа бүтээгдэхүүн хийж байгаа одоо юу гэдэг шинэ технологи бүх юм нөгөө хүнд хүрээд байх тусам илүү олон ингээ өөрөө чи бүрнэ л гэсэн үг байхгүй те. Тэгэхээр ер нь цаг алдахгүй бид нар шахаад бас нэгэн дэшээ настай л иймэрхүү юм руу зориулж шүү дээ. Одоо залуучууд бол харин эртхэн тийм рүү орох юм бол автын дотор бол бүх юм нээлттэй шүү дээ. Монгол бүх л хүмүүс машинтай байна, бараг хэд 10 машинтай байна тийм. Тэгэхээр энэ бизнес чинь цаашдаа угаасаа эзэж тамбурахгүй аюу зүв бохгүй да. Тэгэхээр ийм юмнуудыг алгасахгүй үзэх хэрэгтэй, явах хэрэгтэй. Юмнууд болж өгвөл нааш нь оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгээ хэдүүлээ энэ Шанхайгийнхаа ямарсан ингээд эхнийхээ хамтарсан юм хэдүүлээ яваадах. Тэгээ дараа нь бас гоё Японы Токио салон гэх хамгийн том гоё шоу байна. Тэр мөрөн л хүртэл дараагийнхаа юм зориулна тийм. Тэгээ Шанхай Автоэкспо дээр өнгөрсөн жил зүгээр танд одоо энэ шинэ содонд таалагдсан технологи ер нь санаад одоо юу гэдэг илүү тийм гоё юмнууд юу байна. Тэгээд одоо зарим нөгөө тав тэр видео үзэж байгаа хүмүүс жишээлбэл ямар чиглэлээр гардыг болмол гэж сонирхож байгаа хэл та. Тэгэхээр та тэр талаас нь бас яриад өгч. Ер нь бол одоо автын талын тэгээд тэр техник технологийн талын бүх юмнууд байдаг. Дөрөв өдөр үзэж барахааргүй тийм асар олон компаниуд юм танилцуулаад байж тээ. Бүх юмнууд. Ерөөс юу л байна бүх юм. Хүн өнөөдөр би нэг ийм юм хийчмээр байна гэж зориул очих юм бол тийм за байж л байна. Нэр шиг бүх юм байна. Тэгээд технологиуд нөгөө асар мундаг хөгжсөн билээ. Айгуу сайхан. Одоо тэгэл нөгөө авто сервисүүдэд зориулсан шийдлүүд байна. Механикийн бүх юмнууд байна. Мотор агрегат талын бүх юм байна. За тэгээ шинэ сэлбэг зэрэг зарладаг бол бүгд байна. Бүх юм байна. Тэгээд нөгөө онцлогооны тоног төхөөрөмжүүд бас байгаа юм байлээ. Бүгд байна. Тэгээ сүүлийн үед бол нөгөө нэг цахилгаан машинтай холбоотой одоо цахилгаан машины бас төр бүрийн данг шийдлүүд бас танилцуулж байгаа юм шиг тийм. Дээрээс нөгөө компьютер онцлогооны бүх багжууд ер нь дутуу байхгүй. Автын тэгэл бусад төрлийн юм сонирхож байгаа хүмүүст бол тэнд очиод ирсэн. За хэрэгтэй олохгүй гарна гэж зүгээр л паниктж яваад олохгүй гарахгүй юм бол нэр тэндээс хайгаад олохын хувьд найдвар бүх юм байна. Ямар ч асуудал. Дугуй хэрэгтэй бүх үйлдвэрлэгчнэр нь байна. Одоо бидний яг өөрсдөө хийдэг автын талын юм хайгаад ороход тийм ерөөсөө тэгээд зүгээр захын жижиг зүлгүүрээс эхлээл замаас буудаг юу вэ те камер ерөөсөө тэгээд дугуй засварын багаж тоног бүх юм байна. Ямар ч асуудал. Хамт аялах байгаа хүмүүстэй бол мэдээж одоо та өмнө маш олон үзэсгэлэнд оролцож хүн юм чинь нав хав хуваалцаад энэ удаагийн аялал бол Оюнбаатартай хамт явж байгаа юм чинь маш гоё болох хаа гэж найдаж байна. Ямар ч байсан тэгээд илүү ингээд ойрчлоод те гоё хялбарчлаад ингэрээ тэгэрээ гэдэг гоё зөвлөгөө өгж болж байна. Тэгээ гоё хамтраад ярилцаад одоо тэр энэ ямар лоо энэ ер нь яг ямар хөө байна яаж ийн гэдэг юм бол судлаад за энэ чинь юм шүү гэ бидний одоо миний яг одоо 20 жилийн юм дотор бол энэ толгой дотор маш их юм байгаа шүү дээ. Хүмүүст би ингээд чадах хэмжээгээр зааж сурахыг хичээдэг. Тэгэл
мэдээд чадахгүй юм хүн чинь бүх нэг ингээд ихээс дөрөвт хийцэн байгаа шүү дээ. Мэдхгүй зөндөө байгаа шүү дээ бас адилхан. Тэгэхээр тэр мэдхгүй юмас залуучуудаас амар сонсох дуртай та. Хүлээж авдаг. Тэгээд тэдний мэдхгүй чадахгүй юм бол миний толгойд бас маш их байгаа шүү дээ. Тэрийг авах хүмүүс ингээд нөгөө юм хийх гэж байгаа хүмүүс ингээд хялбарчлах маягаар гоё зааж өгөх дуртай хүмүүс айгүй хийрдэг. Тэгээд дээрэс нь би бас танаас нэмж асуухад тэндээс одоо юу гэдэг нөгөө эндээс чи автын салбарын бизнес хийж байгаа болон одоо нөгөө хийх гэж байгаа хүмүүс чинь бас шинэ брэнд бүтээгдэхүүн шинэ юм бас лайж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо юу гэдэг дугуйны шинэ брэнд ч юм уу. За эсвэл одоо гоё чимэглэл одоо босод өөр юу хэрэгтэй гэдэг бүхэл юм байж байгаа. Тиймэрхүү ер нь шинэ юм олох боломжууд хэрэг. Угаасаа тэгээд бүх юм байгаа шүү дээ. Бүх юм байгаа. Тэгэхээр санаа зовсон. Ямар санаа зовхон байхгүй. Тэндээс зүгээр үнэхээр л өөрөөсөө шийдэл би ийм юм олон тоогоо шийдэл явлаа зүгээр хитэн төрлөөрөө байна. Хитэн брэндэрээ байна те. Өөрөөсөө сонирхсан юм бол хаагаад олоод зөв хүмүүстэй уулзрал хэрэгтэй байхгүй юу? Тэрийг л бодох. Тэрээс байхгүй шүү. Энэ байхгүй юм байдаг шиг байхгүй. Бүх юм байна. За тэгвэл би юу аяллахын талаар бас хүмүүст мэдээлгүй. Тэгэхээр бид нар бол одоо яг энэ 3 сая 299 мөнгөтэй одоо 2 жилийн нислэгийн дэд Шанхай хүртэл бол Бээжингээр дамжаад шууд нислэгтэйгээр яваад очиж чинь. За тэгээд тэнд очиод байх зочид бодол өглөөний цай. Тэгээд нөгөө аялын үеэр даатгал. Тэгээд таны очиод ирэх дата SIM карт. Тэгээд нөгөө хөтөж орчуулгын үйлчилгээ. Бүр SIM-ийн хүртэл өгч юм. SIM картын хүртэл. Ахиухан гигатаа гэж. 10 гигатаа гэдэг байна шүү дээ. Оо болж шүү дээ. Тэр чинь бас л нэлээд өөр мөнгө өгдөг үстэй. Тийм 5 6 хоногт бол 10 гига бол хангалттай хүлцээтэй. Тий хөргөж чинь бас л овоо мөнгө орж ирсэн шүү. Тийм. Тэгэл нөгөө наашаа чаашаа бид нар чинь нөгөө явж байгаа хоорондоо байнга уцаа ашиглаж идэг. Тийм. Тий. Тэгэхээр бол дата бол ялч маш чухал хэрэг. За тэгвэл онгоцны тийз. Улаанбаатараас Бээжин, Бээжингээс Шанхай. Тийм тийз. Тийм. Тэгээд буудлын төлбөрөөс олсон. Тийм. Дээрээс нь дата өгдөг. Оо за гар утсах юм биш үү? За тийм үг юм байна. Тэгээ бас орчуулах хөтөж байна. А тэд маа дүүгийн аяллаа компани чинь одоо тэр нэг өгсөн зардал байгаа шүү дээ. Төлбөр. Тэр чинь бол ер нь гадуур байгаа ханшлуудаас бол харьцангуй хямдхан юм билээ шүү дээ. 300-аас 500 мянган төгрөгийн хямдхан байлээ шүү. Би бас энэ жил судлаад нэрсээр өөр газар зөндөө үзсэн. Тэгээд дүүгийн санал болгосон хүн бол 3 сая 300 орчим биз дээ. Хамгийн ер нь яг ийм салбарууд дотор нэлээд хямдхан хүн билээ шүү. За тэгвэл тэгээд хамтдаа гоё аялцгаая. За тэгээ та бүхэн яс шуураараа хүний тоо айгу цөөхөн болсон байгаа шүү. зөвхөлдөж байгаа. Тэгэхээр та бүхэн ороод ирээрэй. За тэгээд Шанхай хэд хоног юу лээ баг 6 хоног 5 хоног тий. Хамт цаахан ижлэг обит хүмүүстэйгээ нэг бижигнүүлчихэд ирнэ гэдэг шиг. За баярлалаа. Обокастмус намаа дээр travel. За ингээд хамтдаа аялчаад ирья гэж.